Ер нь Улаанбаатар хотод юм мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж байгаа конторуудыг нэгтгсэн 2 төрлийн бус байгууллага байдаг. За тэрний нэг нь бол манай Орос улс нийтийн аж ахуйн мэрэгжлийн холбоо гэж нэртэй байгууллага дээр бид нэр ирээд бас нэгдсэн дуудлагын төв болон тэнтэй холбоотой хөгжүүлсэн захим системүүдтэй танилцаад ингээд явж байна. Ер нь ажлын хэсэг бол ажлынхаа үр дүнгийг мэдээж яаралтай гаргахыг хичээж байгаа. Гэхдээ энэ өөрөө их том асуудал учраас их олон одоо нэгждэд хэсгүүдтэй асуудал учраас бид нэлээх бичиг баримтан дээр ажиллах шаардлагатай байна. Тэгэхээр ямар ч байсан энэ ондоо багтаад энэ бүрэн журам дөрвөлт оруулах ажлыг хийн. За Осны хөгжлийн төв дээр нэг нэгдсэн дуудлагын төв байгаа. Энэ бол орон сууцны нийтэд мэрэгжлийн холбооны гишүүн байгууллагуудын одоо нэгдсэн дуудлагын төв. Ковидын үед бол харьцангуй дуудлага эрс багассан. Нэг компани дээр нэг зарим дээр нь 4 5 зарим дээр нь 10 гэдэг юм нэг 80 90 дуудлага. Ер нь хамгийн оргил дуудлага чинь 200 300 дуудлага л авч байгаа. Ер нь хүчин чадлынхаа нэг 40% ашиглаад явж байгаа.